Сайн байцгаана манайхаан өглөөний мэнд юу байцгаана өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би ямарч байна. Тэгээд та хэдтэйгээ өдрөө бичиж гэж бодлоо. Одоо нүрээ будаа сууж байна. Энэ болон миний нүур боддог хэсэг болсон. Яагаад гэвэл нар ингээд орж ирж байгаа. Тэгээд өнөөдөр яах вэ гэвэл би Kingsway Mall орж юу яам ленз аван хараны ленз аван яагаад вэ гэвэл би авахыг хүсэхгүй байсан л да. Шилтэйгээ бол зүгээр байх л гэсэн. Гэхдээ одоо нөгөө ковидос болоод шил зүүж байгаа миний хувьд амар хэцүү байна ингээд. Одоо хөдөрч байгаа хичээлхүү намар ирж байна. Тэгээл өвүүлэрэндээ хөдөрч байгаа хичээлхүү амар ядаргаатай амьсгалахаар нөгөө шил нөгөө уур ингээд дэшигээ ороод ингээд бүр юу шарахгүй амар тийм хэцүү байна. Цантах гэдэг л шил цантах. Өдрөө эхлэе даа. Одоо би нүрэгээс будаатъя. Тэгээд хэдүүлээ гарыг. Зя гараад явж байна. Гарах сэрэл бүр удчихлаа. Одоо автобусандаа суух гэдэггүй ч юм. 10 минут дотор очсон байх хэвээр. Сая гараад алхажсэн аа. Хүй, хаалгаад өгцөн билээ. Тэгээ буцаж гүгээд хаалга шалгаад. Тийм юм боллоо. Тэнгэрс гоё юм аа. Тэрлээ. Одоо сургуулийнхаа энд явж байна. Сургууль эхэлсэн хүмүүс байна. Тэгээ энд яагаад ирсэн бэ гэвэл би хамт ажилладаг байсан. Авши нэг компанид ажилладаг байсан найзынхаа мэндийг юу яриад нэ. Хамаас ихнээр мэндийг мэдэх гээд ирчихв. Сэцэн болохоор танихгүй байх юм. Харснаа. Ингээ хараад згсэж байна. Юм байна. Би жоохон дэлгэр өсмэй санагдаад гутал өмсөө зогсож байна. Ийм гутал ямар хаа юм. Жоохон сони юм. Ярил том харагдаад байна. Явж явсаар масктай явсан шүү. Автобусаас буугаад тайлчлаа. Бүр амар амьсгалаад хэцүүсэн болохоор. Явж байгаад одоо л харж байна. Яа бүр ядарчлаа. Одоо ороод зүгээр л усуугаал ихтгэр. Бүр автобусаас хай нойр хүрээд ингэсээр байгаа л гарч ирлээ. Ядчих халууныг ч хэлэх үү. Эхний суусан автобус нөгөө юу асаагүй агааржуулагч гэдэг тэрийг асуугаагүй. Пүү амар халуун гэсэн юу хөл суужод. Тэгээ масктайгаа бүр дээрээс нь тэгээд энд чөлрөөл бүр ингээл гач юм бол. Зя одоо нэг гадаа нэр өнөөдөр гоё юм аа. Гарч алах марч юм шиг. Гэсэн одоо ч гэсэн алах юм л та. Гэтэ энэ хавийг би сайн мэдэхгүй болохоор паркинг дээр ороод байд юм болов уу мэд. Тэгээд линзээ нүдний линзээ юугаар авсан жилээр авсан сар 12 сард зүүхээр сарын
лензийг авчлаа. Нэг жил хэрэглэхээр авчлаа. Тэгээ хямдралтай, хөнгөлөлттэй байсан болохоор хараа авлаа. Тэгээ өөрчн тэгэл ерөн болсон. Дэлгүүр моол дээр очсон болохоор жоохон тойрж яваад тэгээд жоохон дэвхтэн юм ахгүй дэлгүүрсийгээ тэгсэн нэг дэлгүүрт орсож амар гоё өсгөд байгаа талаар ихтэй тэгээ өмсөөд өгсөн байхгүй. Тэгээл тэрийг өмсч за яах вэ? Тэгээ баахан юм бодоод за энийг авбал би яах вэ? Хэдэн удаа өмсвөлээ? Ямар хувцсан дээр тохирох вэ? Гэж бодож дүгнэлт хийсний эцэст аваагүй яагаад гэвэл хүмүүс нэг өмсөхгүй тэгээд хаач өмсхийн яг тохирох хувцас нь бол байгаа гэхдээ тэр мөнгө өөр юм авсан дээр хоолунд энтергээд хэрэгтэй зүйлээ зарцуулъя гэж бодоод авсангүй. Тэгтэл өстой амнарын авчдээ юм уу? Үгүй. Нэг тиймэрхүү байлаа. Яа ороод ирлээ. Хөө ороод ирсэж өрөө бүр амар бөхч юм шиг. Гэж ингэ сайхан суугаад юм үзнэ. Тэгээд өнөөдөр өглөө Netflix дээр шинэ кино нэг шинэ солонгосын олон ангид кино гарсан. Record of Youth гэдэг. Мөрхөрх юм бэлээ. Надад л эхний ангид таалагдсан. Тэгээд одоо 2 анги орсон байна. Тэгээд 7 нэг шинэ нэг анги нэмэгдэх юм лээ. Алин мэдээд банаа мэдээ. Oh yeah. 네 팬하길 정말 잘했다는 생각이 들어. 근데 왜 넌 단독 사진이 아니라 같이 나온 사진? За сайн байцгаана манайхаан юу байцгаана энэ өдрийн минь төргий. Өнөөдөр энд нэгт өдөр болж байна. Шинэ 7 хоногийн минь тэгээд та хэд сайн суцгааж байгаа гэж найдаж байна. Өнөөдөр би амарч байна. Тэгээд өнөөдөр юу хийх юм бол их байна. Юу хийх гэж байна вэ гэвэл гарч гүөх гэж байна. Тэгээд гүгээд юу яана? Гүйснийхэн дараа замаараа буцаж ирэхдээ хүнсний супермаркет орж жоохон хүнс цуглуулна. Тэгээ өнөөдөр бас нэг шинэ хоол хийж дээрээс хойш хийж идмээр санагдаад байсан хоолоо хийх гэж байна. Тэр нь юу вэ гэвэл солонгос хоол, галбижин гэдэг үхрийн мах. Тэр нэг braised beef гэж юутэй харъя. In a mansion, braised beef. Braised beef short. За үхрийн махны хаврыг зөөлрүүлээд хоол идэх юм байна. Тэгээ яг эндээс би юу юм орсонтэй За гүжигэн гүөх миний хувьд юм тэгээд хэцүү зүйлсүүд юм нэг тийм л би яг гүөх биш зүгээр нэг гүйж байгаа нэ мөрдөө алхаж байгаа шиг тэгээд монголоор их хүн jogging гэдэг англиар хэлдэг. Хөнгөнгөл гэх юм уу? Тийм үү. Тэгээд өчтөр гарсан өнөөдөр өдөр гарч байна. Гоё юм аа гэхдээ удахгүй өдөрчгээр яхан байгаа юм. Зя ороод ирлээ. Маха бэлдээ тавьчлаа. Супермаркетд бичиж чадаагүй яваад гэвэл хурдан гараад ирсэн юм аваад. Тэгээд одоо яах гэж байна вэ гэвэл би усанд орох чинь тэгээд жоохон усанд орж сэрэгчээд цэрхэн болчиход гарч ирээд хоолоо хийн галтгоонд бичихгүй яагаад гэдэг мэдж байгаа.
Тэгээд явлаа. Нааша ирж явж байхдаа энэ хавийг сайн мэдэхгүй болохоор жоохон төөрөөд яагаад вэ гэвэл юу яагаад. Нэг газараар явж исэн, зөв газараар явж исэн чинь би нохоноос амар яадаг нохоо уцаад амар том хар нохоо айлын ашинаас уцаад тэгээд би яг вэ. Бүр ингээл зүрх ингээл хурдан амар цоглол бүр ингээл дэлсэл тэр бүр яхаа мэдгүй цаазаа буцаа яваа гэдэг нөгөө нохоо чинь балкон дээр байснаа гүйж бууж ирснээ ашигныхан цаанаас уцаад бүр амар том нохоо. Тэгээд нэг кинонд гардаг амар нохоонууд байдаг шүү дээ. Амар. Тэгээд хашин амар намхан байсан заяа. Бүр амар намхан ашигтай. Би өвсрээ гараад ирчихвээ гэж бодё яагаад тэр нохоолоо өсөрч гарч ирж чадхаар гэсэн. Тэгээ бүр айгаад та нар бүр миний зүрх бүр дүн л гэж. Тэгэл чигээрээ явж чадахгүй. За би буцаа яваа гэх амар хурдан буцаж алхаад хойшоо эргээд хараалсан араас ирж байгаа даа гэж тод хашаагаад аваад 10-15 минут алдсан уу өдрийнхөө нохоонод амар. Би л нохоо жижиг нохоо том нохоо гэлтгүй би айгаад идэв. Өдөөс жижигхэн ч гэсэн буцаад ирэхээр ингээд айгаад идэг. Юу нээр шүү. За манайхаан юу цаан дээр тэр салон сол хийж байна гэсээс хойш нэг хоног өнгөрсөн. Бараг 2 хоног өнгөрч байна. Сая ажиллаад харчаад одоо хүмүүсийн төлхөөр орж өнөөрөө салат хийж идэн тэрнийхээ хүнсийг авъя. Гарч ирээ гараад алхаа явж байна. Өнөөдөр гадаа гайгүй дулаах өдөр байгаа болохоор зармиг идчихгээд зармиг өсөж ивччих юм байд юм ш. Өөрийг нийтдээ. Би нэр өчтөр унтахаас өмнө хоолны шингээлтэнд сайн, хоол шингэхэд сайн, шингээхэд сайн гэдэг тийм лимонтой, турмериктэй өөр юу вэ? Зүгийн бол зомгорт. Тэгээ ойр хавтан байхгүй болохоор ингээд идэ явж байна. Маск байхгүй. Гараа битгсэн тэгж хэлчихсэн байна. Окей. Өчтөр би тийм нэг цай хийж уусан. Миний ойрт гиз дүүрэж байгаа юм шиг. Ерөөсөө сонирн байгаа. Тэгээ нэг гиз ингээд дүүрээд нэг тийм хийтэй юм шиг өдрөмж төрдөг дөө. Тийм өдрөмж төрөөд тэгээд ер нь л ойрт бас нэг сайн дасгал хийж чадаагүй. Тэгээ 8 сард амар их ачаалтай, стресстэй байсан. Тэр мөр амар нөлөөсөн юм шиг байна. Тэгээд өчтөр юу хийж идээд гинэ. Тийм цай уугаад юу хэлээ? Лимон зүгийн бал come on. Цагаангаа. Тэгээд turmeric. Тэгээд хар перц. Эхлээд усаа эхлээд усаа буцалгаад гал дээр тэгээд ус чинь буцалгаад юу яагаад ус чинь буцалахаар плетийн унтраагаад галаа унтраагаад тэгээд лимоно хийн цагаангаа хийн хар перцээ хийн тэгээд зүгийн боллоо хийн хүссэн хэмжээгээр хийж болох юм билий. Тэгээд 30 минут одоо дэвтээгээд байлгаад тэгчээд тэр хийсэн нөгөө том лимон энэ төр цагаангаа энэ төрөдөө шүүж аваад тэгээд бэлэн болгоод тавьчихна. Хэр их хэмжээтэй хийх нь хамаа байхгүй. Ямар ч гэсэн хүссэн хэмжээгээр хийгээд хүссэн орцуудаа хүссэн бас хэмжээгээр хийгээд тэгээд зэн цууд эхэлчих. Тэгээд юу яах юм бэ? Өглөө
Кофений оронд өглөөний цайнд ууж болно. Эсвэл орой ууж болно. Би тэг өчтөр бэлдээд унтахаас өмнө жоохон уусан. Тэгээ өнөө өглөө босоод кофе уугаагүй өглөөний цайнд тэрийг уугаад өглөөний цайгаа идсэн. Тэгсэн чинь хараа өдөр ажил дээр харин гэдсэн гээд гөрөлзөг хөдөлгөөн сайжирсан гэж мэдэгдчихлээ. Өмнөх өдрүүдэд болохоор ерөөсөө тийм мэдрэмж төрөхгүйс ахгүй нэг тийм дүүрсэн санаа ингээд нэг тохгүй мэдрэмж төрөөдсөн. Төрөөд байсан. Тэгсэн чинь өнөөдөр хараа гөрөлзөх хөдөлгөөн сайжраад миний хөдөлгөөн өнтер ч гэсэн айгүй дажиг байсан. Би хөнгөн. Тэгэхээр та ч гэсэндээ хэрвээ яг гээд нэг тийм гиз дүрсэн мэдрэмж ч юм уу хоол өнтер ингээд нэг сайн шингэж өгөхгүй бол тэрийг бас туршиж үзэх зүгээр билээ. Би Google-ээс Detox lemon tea гэж гарч ирсэн. Би хорыг гадагшлах тийм цай гэдэг. Тэгээ одоо зундаа харлаа. Түр баяртай. I'm back. Гэрчлээ явцаа. Өөртөө өдрийн дараа. Энэ удаа зүгийн бол баг гэсэн болохоор нэг ч хэрлэг биш байна. Зя тэгээд манайхаан надтай үргэлж хамт байдагт баярлалаа. Энэ удаагийн влогоороо баг зэрэгч гэсэндээ хэрэгтэй мэдээлэл хүргэлээ. Гизээ би доторх хорыг яаж гадагшлуулах вэ гэхэд ямар ийм уухын оронд одоо юу гэх юм иймэрхүү ус мус хийж цэвэрлж болох нь байна. Үнэхээр ашигтай юм билээ. Тэгээд гэтээ хүн болгонд хэрэггүй л дээ. Энэ удаагийн влог баг би өөртөө хэрхэн арчаа тавьж байна вэ гэдэг талаар боллоо. YouTuber бол зөндөө тийм бичлэгүүд явдаг. Яаж нилээ өөртөө арчаа тавих таваа гаргах ч юм уу юу ч үлээ тэгээ хэрхэн өртөлтэй байх вэ ч юм уу нэг тиймэрхүү хүн хэрэгтэй мэдээлэл өгдөг бичлэгүүд байдаг да. Гэхдээ яг ингээд зарим нь болохоор ингээд нэг шахаад байдаг юм шиг санагдаад байдгийн эсвэл нөгөө бодит байдалтай тулгуурласан биш дэндүү төгс эсвэл дэндүү өөг тийм бичлэгүүд би амар харсан. Тэрийг харахаар айгүй тийм хэцүү байдаг. Өөрийгөө хүмүүстэй харьцуулаад ч юм уу энэ хүмүүс яаж ингэж төгстэй өөг амьдраад байна. Тиймэрхүү юм харагддаг байхгүй юу. Миний хувьд болохоор энэ бичлэгээр өөрийнхөө влогоороо та бүхэндээ за detox шүү. Надад ч гэсэндээ иймэрхүү асуудлууд байдаг шүү. Тэгээ гиз дүүрэх ерөөсөө ингээд сонирм. Одоо жишээлбэл энэ влогоос үзсэн бол та миний ингээд түрүүсаар завгүй байгаад хоол сайн идээгүй тэгээ хоол сайн шингэж өгөхгүй байна гэж сонирн байна. Тэгээ гөрөлцөх хөдөлгөөн муудсан байна. Тэгээ тэрнийхээ тэрийгээ хэрхэн
зүгээр болох вэ, өөртөө хэрхэн санаа тавих вэ, арчаа тавих вэ гэд тиймэрхүү талаар хуваалцлаа. Тэгээд хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй болсон байх гэж бодож байна. Би тэгэж хүмүүст ийм үр бүтээлтэй байх хэрэгтэй, би ингэдэг инээтрэ гэж тиймэрхүү төгс юм харуулмааргүй зүгээр л ийм байдаг шүү. Хэрвээ та хэдэд хэрэгтэй бол хэрэгтэй мэдээлэл аваарэ. Тэгээд хэрэггүй бол яг орхиж болно тий. За тэгээд өнөөдрийн влога ингээд өндөрлөе. Та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ subscribe хийсэн хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд та бүхэн хүчтэй байгаарэ. It's passing so fast that you'll miss it if you